Hi cherries. Hi. За өнөөдөр маш онцлогтой бичлэг маань эхэлж байна. Яг тэгэхээр өнөөдөр 11 сарын 11 зочинтой байгаа. За зочноо танилцуулъя. Их Монголын агуу стример Ина. Ингэж л намайг хөөргöd байгаа юм би агуу стример юу нь биш л дээ. Тэгтээ зүгээрээ тэгэл хөөрье дөө. За хай үзэж байгаа хүмүүст бүгдэнд нь өглөө өдөр орой минь аль өдөр үзэж магадгүй тэгээ бүгдээрээ сайн уу? За тэгээ миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд би бас аюу удаан хугацаанд бодож байсан Инамига яг энийг ийм бичлэгэнд өрнөдаа гэж дотор бодоод явж байсан. За тэгээ өнөөдөр болохоор би нэлээд хідэн асуултууд бэлдсэн байгаа. Гэхдээ эхний асуултууд нь болохоор жоо хувийн чанарын ер нь Инам гэж хүн хэн бэ? Тэр талаас нь харуулна. Дараагийн 2 дугаар хэсэг дээр болохоор K-pop урлагтай холбоотой асуултуудыг Инамаас асуугаа явах болно. Баг чанараа. Чанхан гайг байгаа. Таад мань үзэж байгаа хүмүүс маань бас намайг баг чанараа. За тэгээд эхний асуулт болохоор хизэнээс стример хийсэн бэ? Яагаад? 2021 оны 2 сараас эхэлж стрим хийсэн яг. Тэрнээс өмнө яг Zeus дэлхийн аврагт орох гол те ингээл бужигнал ер нь 19 оноос хойш би нөгөө PUBG Mobile тоглосон байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш ер нь хүн болгоно л ер нь тоглодог хүмүүс чи стрим хийгээл бас амжилтанд хүрчмээр байгаа штэ. Тэгэл тэр үед яг тэгэж бодоод яг карантинаар уцаа барайл стрим хийсэн чи тэр тэгэл бүүм оноол. Тэгэл стример болсон түүхтэй юм аа. Тэг жоохон азны юм болсон яг үүндээ тий. Карантин таарад. Тэр чи PUBG тоглоо 6 жил болж байгаа гэсэн үг үү? За бараг л 6 жил тоглолцоо сайжирдгоо сугана нөө гэдэг шиг. За яах. Дөнгөж эхэлж байхад 21 оноос стример хийсэн биз дээ. Тэг би чиний нөгөө өрөөг харахад нөгөө аюу гоё юм үүлэн харагдаад. Одоо үйл байгаа хаа. Өмнө ямар байсан? Өмнө нь бүр шал өрөөсөн. Өмнө нь 2-3 удаа артлын бэкграунд солигдчихсан. Өмнө нь юм буу муутай артаа юм буунууд үлгцсэн байсан аахгүй яг PUBG зориулагдаад. Тэгээд дараа нь болохоор юм зүгээр юм гэрлэнүүд унжаад нөгөө бороо шиг гэрлэгдэн штэ манайхаа. Тийм ингээд гэрлэн ингээд гүдэг. Тим гэрэлтэй яж байгаа. Сүүлд гинт ингээд үүл тэгээ үүлнийхэн цаана ингээд нөгөө аянган захилж байгаа юм шиг. Ягаад заавал тэ таазан дээр байх хэрэгтэй гэж тэ. Ягаад бэкграунд арталтай байж болохгүй гэж андаа нэр таазан дээр идэв шүү те. Ер нь бүх газрууд юм таазан дээр байдаг. Тэнгүүд нь гинт тэгэл ардаал хичээл та. Яри өөрөө сэтгэе. Тэгсэн байт юм аа. Тэг яг хуу миний хувьд болохоор яг үнэхээр би PUBG-г тоглож чаддаггүй. Яг мэддэггүй болохоор яг сонь асуултууд асууж магадгүй. Гэхдээ чиний ингээд үлгэр дуурайл авдаг номер 1 стример хэм бэ? Монгол гадаад. За анх бол яг City ахыг кастер төвшөө ахыг CTS гэсэн үг тийм. Үгүй кастер төвшөө. Өөр юм бэ тийм. Кастер төвшөө ахыг анх харж яг каст хийж байгааг нь харж ингэж үлгэр дуурайл авч ирсэн. Гэтэ ер нь нэг юм хэлэхэд стримерүүд ер нь би стримерүүдэд нэг үзэд идэх юм. Өөрсдөө стрим хийгээд бусад цагтаа ингээ амраал ингээд өөр баймаар байгаа штэ. Стрим хийжсэн стример үзээд харж амар хэцүү штэ. Тэгээд би лав сайн мэдгүй. Ер нь миний ойр тарны стример бүгдээрээ ер өөр стримерүүдийг нэг үзээд байдгүй гэж би сонсч байсан. Тий. Гадаадаас би бас нэг стример үздэг. Нөгөө хэн байд юм аа? Panda гэд PUBG-гийн стример ээ. Another one. Тэг аль улсах юм? Санахгүй байна. Нэг шар залгуу байд юм ба царайлаг. Царайнаас нь болоод үзчихсэн юм аа. Panda. Би энэ ингээд гарч ий нөгөө Glacier skin амар дуртай. Тэгэл another 10 гэл нөгөө юм хайрцаг задлаад идэг. Тэр бичлэгээр амар алдартай болчихсон. Гэтэ тэрнээс нь гадна би царайнаас нь л болоод үзээд ирсэн юм л та гэхгүй. PUBG үздэг хүмүүс мэдж байгаа хөө. Хиндэ чи нөгөө PUBG дуртай ажаад сүүлийн энэ чинь ингээд хобби ажил болчихж штэ. Хаяа залхдаг уу? Амар залах штэ. Одоо амар залгаж байна. Тэгээ сүүлийн үе жоохон залхаад нэг хийхгүй байгаа. Яг тэр хүн чинь бас нэг юм өөр юм хэрэгтэй байгаа штэ. Яг нэг юмараа л байнга ингэ нүдэд ахаар ер нь амар хэцүү байд юм байна. Тэгэд одоо энэ 10 20 жил стример хийж байгаа хүмүүс бол үнэхээр хүндлэе. Би бол үнэхээр одоо л амар залхалт юм байдалтай байгаа. Чи өстө гоё асуулт уу? Тэгээд чиний дараагийн төлөвлөгөө юу вэ? Дандаа стример байх уу? Эсвэл өөр бодож байгаа төлөвлөгөө хэлж болох зүйл байгаа юу? Стример ер нь эрэх чиглэлээс ер нь л болиё гэж бодож байгаа. Тийм. Тэгээд өөр хувийн юмнуудаа хийх юм уу гэж бодоод байгаа. Тэгээд ялангуяа Instagram дээр илүү төлхөө бас гоё бүжиг бичлэгнүүдээ оруулаад яг тэр миний Instagram дээр одоо бүр ингээд амар олон өөр улсын хүмүүс амар дагдаг болсон. Тэнгүүд ингээд надад 2 цонголт үлдчихэж байгаа заяа. Нэг нь ингээд монгол хэлээрээ контент хийгээд монголчуудаа зориулсан контент хийх үү эсвэл яг бүжгээрээ дагнаад монголоос бүр ингээд гараа явах уу гэдэг юм 2 сонголтын дээр би одоо яг бас гаццсан. Яг юу их юм мэдэхгүй л байгаад байна. Одоо шинэ стример хийж хахад чамаас байнга асуудаг асуулт байна уу? Хүмүүсийн хамгийн их түгээмэл эсвэл аюу тэнэг асуулт юм уу? Тэнэг коммент. Байнга асуудаг нь угаасаа найз залуутай юу л гэж байнга асуудаг шүү дээ. Чи найз залуутай юу? За энэ одоо хэлэхэд би найз залуутай 4 жил үргэлж байгаа.
Тийм. Гэтэ хүмүүс мэддэггүй тэгэл намайг муулаад яваад дит юм уу? Найз залуугүй гэж бодвол байгаа шүү. Одоо тэгээ стримээс гадна инфлюенсер Мэдгүй би өөрийгөө инфлюенсер гэж юусоо боддоггүй. Инстаграмер Инстаграмер дансер. Яг дансер ч биш, дансараар гэж байгаа шүү. Арай нэг би яг нэг зааланд гоё тийм гоё дэглэлтэй бүжиглэхгүй зөвхөн нөгөө TikTok, Instagram тренд л рeel хийж байгаа болохоор яг өөрийгөө дансер гэж хэлж чадахгүй. Одоо чи нөгөө Instagram дээр орол рeel TikTok дээр оролдгоо. Хаяал ер нь уушлагаа гэхдээ TikTok-ийг үзэгчээд арай токсо гэдэг болохоор би айгаад оролдох юм аа. Гэхдээ TikTok дээр тань жоох хүмүүс идэг. Тий амар токсо гэдэг болохоор Instagram нь хамаагүй дээр идэг санагдаад. Гэтэ би өөрөө TikTok үзэх амар дуртай шүү. Гэтэ яг комментуудын юуны хараад хад хүүхдүүдийн коммент бол арай л амар идэг болохоор зүгээр тэгэл оролддоггүй. Чи ютубер болохыг хүсдэг үү? Хүсдэг. Тэгтээ ичээд идэв. Би 5 жил стрим хийж байгаа л та. Тэгтээ би YouTube хийхээс ичээд идэг. Тэгээд мэдгүй YouTube руу ч бас арай ондоо хүмүүс байд юм шүү. Миний бодлоор. Юунес стримерээс тэгж бодогдоод байгаа. Тэгтээ юу н бодож байгаа ирээдүйд. Одоо шинэ Instagram reel чи харахаар дандаа бүжиглдэг шүү дээ. Аха. Ялчгүй гоё өстэй, гоё эвсэлтэй, хамгийн гол нь эвсэлтэй байгаа байхгүй. Эвсэлтэй. Тэр чи 10 жилдээ ч юм уу ийм бүжгийн дугууланд сурч ирсэн үү? Би амьдралдаа бүжгийн дугууланд ерөөсөө явж байгаагүй. Тий. Тэгээд 22 онд юм уу? Нэг 116-гийн зүгээр бүжгийн нөгөө юунд явжсэн. Сургалтанд нэг яваад тэгээд ер нь жил яваал тэгэл яваагүй л дээ. Тэгтээ жоохноосоо ер нь сургалтанд явдаг ч амар бүжиглэх туртай л хүүхдээс. Багасаа л өөрийгөө дэлхийн хамгийн мундаг бүжигч гэж тэнэгтэй л явж исэн. Одоо чи мэдээж нэг бүжиг харахад ингээд амархан байгаа шүү дээ. Blackpink-ийн амархан гэл яг хийгээ үзэхэд жоохон юу лээ гэл. Тэг чи нэг бүжиг ер нь хэр хугацаанд сурах уу? Яг тэгтээ ингээд нөгөө юуг нь бүжгийг нөгөө удаашруулсан юуг нь харуулна нэг 30 минутанд сурчдээ. Ер нь айгүй амархан. Гэтэ яг Blackpink эдрийн бүжиг бас яг амархан юм шиг харагдаж байгаанаас сонио юм өрөөлдүүлээд айгүй сонио хөдөлгөөн ихтэй байдаг. Тийм миний бодлоор. Ер нь K-pop-ууд амарлаг бүжиг дэглэдэг болсон шүү дээ, тийм. Солиотой. Чи сүүл Cortez хамтлаг харсан уу? Ямар? Cortez гэдэг нэг эрэгтэй хамтлаг гарсан байсан. Амар царайлаг гэдэг бүгдээрээ. Фэшн гэдэг хараагүй. Бодохгүй хараа. Амар муухай. Ямар юм аж шиг яана уучлаа. Амьдралтаа хамгаалаад сонссон хэрэг болохоор юу хэлээ гэж. Ямар юм тийм ургамалч мэдэхгүй гэдэг. Ямар юм аа ямар амар муухай аракшн гэж. Айлаа. За алуусаа. За. Зүгээр. Энэ яг өөрөөр явах нь хараа гоё л та. Одоо зөвөр миний бодлоо эмэгтэй хүмүүс ингээд тааргална, туурна гэл энэ дээр асуудал байл та. Чамаас айгүйх асуудаг. Яаж ингэж гоё жингээ барьдаг вэ гэдэг. Яг ч гоё бийтэлтэй. Гэтэ бичлэгэн дээр би жоохон бүдүүн харагдаад байт юм л шүү дээ. Өөрийгөө ингээ харахаар. Одоо би ингээ уулзахаар амар жижигхэн байгаа зү. Тэгмээд бичлэгэн дээр нэг амар том биетэй харагдаад байдаг тийм. Тэгэхээр боддороо бүр гоё турхаг. Наа бүр тэгсэн чинь нэг хүн би нөгөө 43 кг болцсон гэдгсэн аахгүй юу? Тэгсэн чинь харвас 46 кг биш битээ худлааж жаагаад гараа гэсэн нэг огтуд. Тэгэл би бичлэгэн дээр ерөн би айгу тарган харагдаад байт юм байна да байгаагаасаа гэж ботсон. Эсвэл нь штэ. Чи нэг юу эффект өгчтэй штэ. Тэгэхээр нэг цагаан болчоор цагаан өнгө чинь жоохон ингэж харагдуулах гэдэг штэ. Тийм үү? Ер нь цагаан өнгө гэдэг тийм лээ. Хүн цагаан өнгө хувцсан сул жоон бондгор харагдах. Хар өнгө хувцсан чинь нөгөө тарган хүмүүс чинь нуух гад. Үгүй тэр бичлэг ямар ч эффектгүй бичлэг байсан. Зүгээр юм нөгөө хувцсны надад нөгөө нэг дэлгүүрээс хувцс явуулаад тэгээ би ямар ч эффектгүй зүгээр юм камераараа хийсэн чаа. Амар бүдүүн байна л гэтсэн. Одоо жоохон эвгүй асуулт асууя заа. Одоо шинэ би чиний Instagram анзаарсан л та мэдээж нөгөө хувцлалт тал дээр жоохон шүмжилдэг комментууд бол маш их харагдсан. Тэгээд энэ дээр ч гэсэн манай энэ ам өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө Instagram story дээр бол хэд удаа оруулж ирсэн би харсан. Тэгээ яг энэ талаар чи яг юу гэж боддог вэ? Гэтэ хүмүүсийн амар юм өрөөл ташаа гэж ямар шалгалтай тий. За нэг өрөөсгөл ойлголт байдаг. Одоо нөгөө шивэстэй хүн болгон муухан хулгайч алуурчаа. Тэгээ рок сонсдог хүн болгон харт эмгчин гэдэг юм уу тий. Яг тэр үзэлээрээ энэ хүн жоохон задгаа хувцас юмсан бол энэ бол зүгээр л муу охин. Одоо нөгөө хэлтгэн байд бэжко яшка гэвч байгаа байхгүй юу? Яг үүндээ хувцлалт хэнийг ч одоо ингэ дүнхгүй байгаа байхгүй. Одоо чинь би тийм хувцс өмслөгөө яг үүндээ найз алхтай л байгаа байхгүй юу? 4 жил үргэлжсэн. Тэр бичлэгээ хийхээс өмнө байсан. Хамгийн гол нь одоо манай найз залуу хүртэл ингэ намайг дэмжэлтэй. Чингүүд ингэ зарим бичлэгэндээ наа чи чиний биеийг амар тэнэг харагдуулаад байна. Ямар ч бүксгүй харагдуулаад байна гэдэг ч юм уу те. Яг ийм харилцаатай
байдаг. Тэгэхээр яг үндэ дуугүй үнэнд доотох нэт шүү. Юм уу? Тэгвэл аюу гоё дэмждэг юм шүү дээ. Тийм амар дэмждэг. Би ер нь бүх ихэнх бичлэгнүүд ингээ харуулад энийг хийвэл яхаар байна. Би чи бас найз залга үнэлэх хэрэгтэй шүү дээ. Бас амар хитгэе таалагдахгүй минь оруулчвал бас муухай. Тэгээ ингээ асуунгод наа чи ингээ чиний жоохон хүүхэн онжгор бүксийг нь бүксгүү харагдуулаад ингээ амар хүүхэн тэгдэг. Тэгээд ер нь инстаграмаар хинэгч битээ дүгнээр яг харагдж байгаа шиг хүн байгаал байх л да. Гэхдээ ер нь ихэнх тохиолдолд хүний гаднаас нь ялангуяа хувцсаар нь дүгнэх болохгүй. Одоо жишээ нь ихэнх K-pop айдлууд те октод ингээл гой тэркотой амар гой клип хийж л байгаа байхгүй те. Тэр чи одоо зүгээр ингээ соёл тэрко гэдэг чи ер нь одоо соёл баг юм тренд те хувцсалтын нэг юм болчиход байгаа байхгүй. Аксессуар гэ гусчул яа те. Ер нь тийм юм чи гэхдээ одоо шин рилүүдийг чи үзэхээр аюу гоё хевлээсгдэж штэ. Аха. Чи ингээд өдөр болгон гидсний таталт хийдгүү. Тэр талаас эмгтээчүүдтэй одоо шинэ жил болж байна. Би нөгөө инстаграм дээр уг нь оруулсан байхгүй юу? Ямар дасгал хийдгээ. Тэгээ одоо энд үзэж байгаа хэрвээ таныг бас эмхтэй хөлтөж их үздэг шүү дээ. Тий, ер нь 80-90% шүү. Тэгэхээр би анило линкийг явуулчих. Энэ хоёр дасгалыг хийдэг. Гэтэ баян хийдгүү ер нь би чадвал description дээр нь тавьчих. Би ингээ харуулчих. Ингээ миний гар дээр сайхан тавиад өгөөрэй. Тэгээрээс нь өглөөс ирээд шууд бүлээн ийм хоёр аягуу суудаг. Тэр бол амар сайн. Тэгээд та нарт нэг амар гоё юм хэлэхөө. Чаа үрээ унтахаас өмнө ингээд халуусан дэвтэйгээд тэгээд сэрэнгүүтлээ нөгөө хоёр аяа бүлээн уусныхаа хэмжээгээр гэсэн шүү дээ. Дэвцснийхэн дараа гүц дэвцснийхэн дараа уухаар нэрэн гэсэн жин амар барьд юм лээ, хаст юм лээ. Чи хэдэн халбаа? Нэг халбаа чаа өрөө? Тийм нэг хоёр халбааг л хийчихдэг ингээл тааруулаад. Тэгээд тэрийг бас нөгөө дэвтэйг багт нь бол гидсэн дотроо ороод айгүй бас ингээд гидсэнд нь наалддаг, өвч аюултай гэсэн шүү манайха. Заавал дэвтээд тэгээд унтахаа өмнө хийн гэсэн үг. Тэгээс хэрээд угаарай заа. Тэгээд бас нөгөө нэг вакуум дасгал хийдэг шүү дээ хөвлөө. Нөгөө үлэн дээрээ хийдэг. Тэрийг хийхээр бас айгуу дайжгүй. Би дандаа хийдэг. Оо тийм үү? Тийм. Нэг вакуум ингээд гидсэн бүр ингэсэн үү? Тийм үү. Тэрийг үлдэн дээрээ юм идэг байхдаа хийвэл бас сайн. Тэгээ бас нэг юу цагираа эргүүлэх айгуу дайжгүй санагдаад байдیں۔ Цагирах чинь нөгөө товууртай цагирах гэдэг шүү дээ. Тийм. Жохоо өвддөг. Гэхдээ эхний 2 өдөр өвдөн, булгараад өвдөн тэгээ ер нь мэдээгүй болчт юм дөө. Билхүүс мэдрэхээ болчтыг гэхгүй. За дараагийн асуулт болохоор мэдээж би сая энэ маань нааш ярьж байхдаа бассейнаас тараа явж гинэ гэж хэлсэн. Бассейн тэр удаа явж байгаа вэ? Жохон бахта 14-тэйгоос явж эхэлсэн. Зундаа ер явдаг гэсэн. Тэгээ нэг хэсэг тасалдаад жохон нөгөө зарим бассейн жохон юм бохор идэв штэ. Цэвэрлж л ахаа хальтаа. Би жохон бас нөгөө амар юм шижигч талдаа тэгээд ингээ амар шумбал орсон чинь нэг юм хог мог байсан байхгүй юу. Тэрнээс хойш бүр хэдэн жил нэг ч ороогүй байжгаад сүүл нөгөө төв байсан маань шинжлэгдээд амар голцсон. Тэнгүүт нь угаасаа шинэ байсан юм чи гоё л байж таараа шүү дээ. Тэгээ явсан байгаа. Гэтэ айл дээр би ингээд нэг юм бассейн руу орсон чи амар олон хүн гарч ирдэг байхгүй юу. Тэгээ тэр хүн чинь нөгөө амар олон хүн харахаар хүн чинь гинт юм жоохон шижиг төрчтэй юм лээ. Гэсэн чи онжгон дээр нэг батг гарчтэй. Тэгэл би энэ нөгөө сэжигээр өвдөж сүжигээр идэг юм байна л да. Хэрэггүй сэжиглээ л гэж бодсон. Битгий сэжиглэж байгаа даа. Тийм. Ер нь бассейн явах юм гоё байгаа. Гэтэ нэг муу даваа тал гэж юм аа тийм. Нэг муу тал нь заяа ус амар хуурайшдаг. Уг нь ингээ малгай нь ус нэвтрэхгүй л байгаа л да. Гэтэ нөгөө малгайныхаа завцаар нь ингээ нөгөө холорт ус нь ороод жоохон ус гистэд байгаа. Тэгээ жоохон биеийн арьс хэцүү байгаа. Би нөгөө үсээ амар хайрладаг болохоор хуурашаа дагуулахад жоохон онцгүй байна. Үс гэснээс нөгөө миний асуултанд донд бас байгаа л да. Бас гоё үстэй. Үсээ яаж тэжээлийн тос ямар шампунь за дахиад нэг гоё нууц хэлье. Ядаргаат гоё бичлэг болчих. Би үсэндээ дандаа кератин илгээдэг. Гэтэ байгалийн гаралтай гэн ямар ч хэмээ. Тэнгүүд кератин илгэнгүүд үс ингээм гоё болчдөг. Тэгээ би үсээ ерөөсөө сэнсдэггүй. Тэгээ өвөл мөвөл манайхаа явахдаа та нар арай өвсөө ингээд өвөл гайхуулаад ингээ явд юм биш үстэй. Болохгүй шүү. Гоё юм. Гоё юм. Хооршчаад байгаа юм. Амар харах хөөрвштэй тэгээ. Тэр чинь тэжээлийн тос мос кератин илэгчээр би нөгөө байгалийн гаралтай кератин илэгчээр тэжээлийн тос юу ч төрөхж болохгүй. Тэгээ нөгөө тэжээлийн тоснууд чинь нөгөө жоохон юм химийн найрлага байгаа штэ. Тэр нь ингээд нөгөө кератиных нь үйлчлэл байхгүй болгочтой байхгүй юу. Тэнгүүт ямар ч тэгээ нөгөө pH нь 3-аас доош шампунь хэрэглэдэг. Ямар ч химийн найрлахгүй шампунь гэсэн үг. Та нар аймаг гоё шампунь хэлж өгөх байна нэрээ. Нөгөө Honic гэдэг Япон шампунь. Тэр бүр
амар гоё. Миний одоогийн байдлаар амьдралдаа ирсэн хамгийн гоё шаагур зарагдсан юм бэ? Би энд ингээд панда зургийг олчих та энэ дээр ингээд тавиарай. Япон юм Хоногийнхоо анхаарал таваарай. Япон одоо гоо сайхны юм зардаг бүх газар байгаа. Хоны гэдэг нэм амар гоё тэрийг хэрэглэхээр үс бүр үнэхээр Шар савлгаатай юу? Тийм. Яг зүгийн бал шиг савлгаатай. Тэр бүр үнэхээр гоё шүү манайхаа. Тэгээ дээрэс нь битгий ингээ гадуур өвөл мөвөл 90 100 ч гэсэн салхитай үед бүх ингээ үсэн ингээ далт хийж хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө салхи шороонд үс ингээ амар хуурашаад сонслогдоод муу холчдөг. За манай энэ авч бас юу штэ. Маш юм. Хойлож үлээ өмнө 3 удаа уулзчихлоо. Тэгсэн баха. За тийм л ах. Гэхдээ хойлоо анхны уулзалтан дээр л айгуу гоё ингээл нэгтцсэн те. Нэг амар ингээд олон жил инээ таньдаг ч шиг шууд хоорондоо нин нөгөө юм уу ярьж байна. Андууд чиг л хамаг юм ярьж андууд тэнэг төгсдөг ч төс шиг. Би бол бүр тэнэг чигсэн шүү дээ. Тэгээд тэндээ би нэг чамаа нэг ойлгосон аахгүй юу? Юу гэхээр амтан дайртай. Маш их амтан дайртай. Тэгээд бүр төрөл бүрийн амтан дэжэдэг те. Бас ихэнх нь үхц. Өө тийм үү жилийн чигтээ чи анх натаа танилцсан ямар амтан Хамстертай байсан, Годзиллатай байсан. Мэлхий байгаа, нохоо байгаа. Мэлхийн нохооноор нь байгаа. Хамструуд нь үхсэн. Годзилла маань энэ 100 үхсэн. Тэр бол үнэхээр амар хэцүү байсан надад. Яг нохоо шиг сургалт авдаг амтан байхгүй юу? Годзилла гэж нэгтэйгэж нэр нь Годзилла гэхдээ ийм жижигхэн хэрэм, газрын хэрэм дээгүү гэж нэртэй. Тийм. Амазон амтны дэлгүүр дээр байгаа энэ ядаргаад. Тийм. Тэр бүр ингээд яг нохоо шиг ингээд сургалт авчдаг. Амар ийм хүнд. Яа би бүр явуулах нэ. Яа үгц. Тэр жоо надаас бас буруу юм болсон. Ийм хамстер тижидэг скол ийм нөгөө мэрэгч амтны тижидэг хүмүүст бас нэг юм хиллэх хэрэгтэй баха. Тэр нэг мэрэгч амтны чи шүтэн байнга ургаж идэм байна л да. Тэг ингээд ургаад ингээд тагнаалгаа зоогдчихд юм байна. Тэгээ юм мэдэж чадахгүй байж байгаа тураад өгт юм байна л да. Яа хэцүү. Тэрийг би мэдгүй нөгөө байгалийнхаа жамаар угаасаа аваад нэг 3 4 жил болсон байсан аахгүй. Тэгээ 5 жилийн настай гэсэн. Тэгэхээр ингээд хөвгшрөөл тураад байгаа юм байна те. Гэтэ хоолол ингээд идэт агшаа харагдаадсан аахгүй. Тэгээд тийм амьтад чинь нөгөө байгалийн индекс юу гэдүүлээ. Байгалийн одоо зүүн сувингороо хүн нөгөө бусад амьтадтай идэвхэх хүнд бол өвдөж байгаагаа ерөөс харуулдаг гинэ ингээд зоогдоод өвдөд исэн ч идэв зүгээр юм шиг харагддаг. Тэгээ нөгөө тэрийг нь мэдхгүй хүрхэн амьтан тэгээ өсөд өгсөн юм аа. Чи туулаад хийж лээсэн бах те. Үгүй юу. Туулаад хийжих гэсэн чинь нөгөө аав ээж амар муухай шээс нүнэртэй гэдэг тийжээгүй. Одоо бол манайд мэлхий байгаа 3 нохоо байгаа. Тий. Одоо тэгтээ дахиж амтанд хийжээхэ болиё гэж утсан. Нөгөө өөхөг болгонд нь уйлсаар байгаа амар хэцүү мөлий. Айгу сэтгэлд сэвтэм мөлий. Намайг нөгөө пэйжэнд хахад би манай нэг найз нэг туулаа аваад ятаас нэг хямдхан жижиг туулаа яг ийм өнгөтэй. Тэгсэн чинь нөгөө тэр чинь ингээ шээч тийм шүү дээ. Нөгөө баг ус мөсрөг шээцээ. Тэгээ нэг шээс өнөстэй тахаар манай найз бит хоёр нөгөө угаалтнууд ингээ хөөхөн угаал дааруулчихгүй гэл айгүй ингээл даарад өчөж авахгүй. Нөгөө хамаагүй гаднаас ялангуяа авсан амьтнуудыг шууд юу усанд оруулах жоохон дэмэл гэдэг юм байлээ. Даарж мараад. Тэгээ нөгөө татаал ингээд өчтгөл юм л л дээ. Бас эвгүй. Гинт реакц өгöd. Ингээд таталт үсээр. Тэгээ би тоош уг дааруулахгүй гэл ингээд нөгөө шээсийн ингээд яачаад. Амьтан угаасаа тийж чадахгүй мөлий. Би бол тийж чаддаг төрлийн хүн биш юм л. Тийжээд хүмүүс ойлгох байхаа өөхөх болгонд амар хэцүү байдаг. Дахиж амтан тижээхгүйдээ гэж уйлж яснаа баг маргааш нь гараад өөр амтан авдаг да тэгээд. Гэтэ одоо бол би гаширсан юм байли гэж бодож байгаа. За манай Инами бас дараагийн бас онцлог бол бас их аялах дуртай. Чи ингээ нэрлэл аль усаар нэг олон усаар аялаагүй. Бас яг хөөхөө бас явсан. Хайнан Хятадаас Хайнан Бээжин Гуанжуу тэгээд Ирээн ч одоо гатаад байгаа. Одоо хөгжил нь амарлаг байгаа гэсэн. Тийм мэдгүй ямар ч ирэнгээ хэлчихье. Тэгээд Таиланд явсан. Таиландаас Бангкок Пхукет тэгээд юу Паттайя. Би бүр Паттаяд миний зүрх сэтгэл хорогдож ирсэн. Тэгээд сүүлд Казахстан явсан. Алматы. Тэгээ Паттаяг хайсан. Гэхдээ надаа Паттая гоё хэрнээ Бангкокт ойр хэмлэж зүгээр ингээл юуныхаа цаана ингээ харагдчихэд юм. Тэгээд жоох хүүтэй. Уг Пхукет ч аим гоё бассейнээс гарч ирэх даардаг шүү дээ. Тэгээ яг бидрийг явж байгаа тэр Паттая аим хүүтнээс бүр ингээ даарад бассейн хүүтэн. Тэр нь ч унтахгүйсэн. Тийм үү. Би тэрийг ерөөсөө мэдчихээ. Тэгээ Таиланд бол үнэхээр гоёсэн. Таиланд явж байгаа бол гэхдээ Паттаялан шууд явчихвал бүх юмтайгаа тий гоё. Тий ойрхон. 6 ингээл даалай, хоол, бүх юм соёл, тий соёлын өөр улсын хоолууд
Батая үнэхээр гоё. Хүмүүс нь ч гоё. Тийм амар гоё. Тэгээд Алматы бас үнэхээр амар гоё юм лээ. Харин бид их сонсчихсан. Казахстан амар гоё гэсэн. Тэгээ амар их гэж үг амар их хэлэх бах уучлаарай. Тийм яалчгүй юм. Үнэхээр тийм. Ингээ яг бодлыг гэсэн ч болж чаддгүй тийм ингээ бичлэг хийж байгаад ингээ хэнийг гэхээр бүр улам хэлээд идэм лээ айгүйцүү. Тэгээ Алматы аялаараа гэж хэллээ бүр үнэхээр гоё юм лээ. Зүгээр л яг юм модон дунд. Вау. Тийм. Казахстан харин гоё гэж. Хүмүүс нь ч ерөн гоё. Амар аюултай л гэсэн би ганцаараа явсан шүү дээ. Оо тийм. Тийм, тэмцээ үзэх. Полич онгоцны бодлоо бараг л тааргашсан тий. Юуны? Жалмаатай явахт. Тийм нэрээ. Тийм шүү дээ. Хоёул шаа. Та хайнаа явах ч лөө. Яалаа. Тийм. Шал дали юм яриа мэдгүй явж үзэгдээ. Яг л уулзгаа шахсан. Тийм. Тэгээд чиний нөгөө бүр яг нэг юм заавал очиж үзье гэсэнтэй ус орон байдаг. Хүн болгоны адилхан бох уу? Парис шүү дээ. Гэтэ яг Гэтэ Парисыг очиж үзэхэд сэтгэл харин тийм бишсэн. Харин тийм яг бодит байдал дээрээ шалмяа гэсэн. Гэтэ би бол тэгтэл би бол бүх улсаар л миний мөрөөдөл бол угаасаа л дэлхийгээр аялах. Угаасаа хүн болж төрсөл юм чи энэ байгаа газараа үзэх гэж л төрсөн болохоос шүүрэн би дээрээ брэнд наах гэж юу төрөөгүй шүү дээ бид нар тийм үстэй. Тэгэхээр тэгээ нэг 20 саяар цүнх авч яхаар 3 усаар ч улаа аялсан л тэр гэж боддог төрлийн хүн байгаа. Яг үнэ тэгээд дурсамжлүүлд. Тийм. Бид нар ингээ хөнгөтэй тий. Яа миний Chanel-ийн цүнх аим гоёсэн шүү гэж бодохгүй шүү тийм үстэй. Ийшээ аялахад гоёсэн шүү. Энэ үстэй дэлхийн ертөнц ямар гоё юм бэ тий. Бидний үзэж хараагүй амар гоё юмнууд их байгаа. Тэгэхээр сэтгэлээр битгий он зөвөр мөнгө цуглуулаад хаашаа ч хамаагүй яв гэж байгаа шүү дээ. Яг үнэ. Миний хувьд болохоор би Норвег явъя гэж боддог байхгүй. Яг тэгэхээр Eurovision-ы ялагч Алекс хэмлээ өө нөгөө Крашийнхаа нэрийг марцсан. Эрэхтэй 10 жилдээ Алекс хэмлээ өө яана. Энэ зургийг оруулж байгаа. Eurovision төрүүлээд тэгээ Норвегийн залуу ахгүй Крашл захта нөгөө улсын судалчихгүй да. Тэгсэн чинь Норвег айгу гоё улс гээд тэрийг бас боддгийн. Сүүлийн 1-2 жил бол би Итали гэж бодож байгаа. Итали пицца, тирамису. Итали залуучууд гоё юм шүү. Тэгээл тэгж бодож байгаа. Би бас нөгөө юу явж байгаа. Швейцар. Оо яг үнэ. За миний бас 3 дахь Швейцар. Швейцарын байгаль юм гоё. Гэтэ айгүй өртөг өндөртэй. Ер нь жоохон мөнгө цуглуулж байгаа л явахгүй бас. Манай Швейцарт гэдэг Монгол төв манаас урайл байгаа. Намайг бас өрчөөч. Дураараа бид хоёрыг хамтлан өрчих. Жоохон дураараа. Чи тэгээд энэ өвөл 12 сард бас аяллаа төлөвлөгөөтэй байгаа юм тий? Тийм. Одоо Сингапур, Малайз, Таиланд ямар ч энэ 3 улсаар бол яг явах бах. Тэгээ цаашаага явмаар гач хамт явах гэж маань жоохон мөрөх гадах шиг байна. Тийм. Би бод явмаар тэр их чи энийг үдчих байх үү? Зүгээр. Би угаасаа та суг гэд хэлцээ. Тийм. Ярьж байгаа л болно доо. За одоо арай өөр асуулт асууя. За. Одоо чи ингээ хүмүүстэй ингээ танилцчихаш нийгмийн амьтан учраас тэгэл хүмүүстэй уулзахад хамгийн бүр одоо үнцнийг унгадаг хамгийн бүр үзэн ядмаар зан чанар юу вэ хүний юм. Шууд ингээл лаг хүн гэж бодчихсан. Яг тийм хөгийн зан гарахаар нэг л юм байгаа. Энэ тэнэг комент бичдэг хүмүүс угаасаа би ямар ч гоё хүмүүс энэ ямар тэнэг пост авъя л гэж боддог. Тийм үстэй. Одоо үгүй тэнэг комент нь яг хүн ингээд одоо жишээ нь буруу юмыг шүмжилж авч өөр шүү дээ. Тэгэхгүй одоо жишээ нь миний одоо жишээ нь рилэн дээр шаал танихгүй гоё эрэгтэй орж ирснэ. Чи юу өмссөн гэвэл энэ ямар тэнэг гар вэ гэж бодож тээ. Хүний өмсөн хувцсыг тэр хүний сонголт гэж хүлэн зөвшөөрч чадахгүй хүний эрхийг ямар ч мэдрэмжгүй угаасаа яаж утсан гоё хүн бол биш. Наач нь болохоор хандлага байхгүй юу? Тийм үү. Зан чанар талаасаа чи юм сошиал машл ерөөс хамаагүй заяа. Яг ингээ уулзаад ханилж ингээ найзлаад ингээ нөхрлөөж явж хагаад гэд ингэждэг. Одоо чи миний хувьд заяа чам бодож байгаа орн би хэлээ. Миний бүр хүний бүр дургу хүрдэг юм юу гэхээр би амар арчаагүй хүн дургу заяа. Үнэн арчаагүй хүн дургу. Хоёрт болохоор нэг юм юу ч чадахгүй нэг онгорой нэг залуучууд байдаг шүү дээ. Хөөе гэл нөгөө хөгшин настай хүмүүс ч юм өөрөөс дор хүнийг ингээ жоо пэдэлцээ онгороод байдаг хүмүүс би ингээ өмөрөх гэдэг төрлийн. Надад болооч ч гэдэг юм. Тэр хүн онгороод ирэнгут гэл. Ер нь төстэй. Гэхдээ миний бодлоор нэгт амар бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс амар тэнэг санагдаад байдаг. Юмыг ингээ бэлдэж өгөөд одоо жишээ нь ах их чинь аав нь ингээ те ээж нь юмыг бэлдэж өгөөд ах тусам тэрийг ингээ те өгөхстэй гэсэн шиг аваад идэг буцаагаад ямар ч хариу байхгүй. Бүх юм бэлэнчилдэг. Тим хүмүүс амар тэнэг санагддаг. Хоёрт нь болохоор зүгээр ингээд хүнтэй ярьчих чадахгүй шууд юм ярдган хайрцтай хүмүүс идэв шүү дээ. Тим хүмүүс амар сайн. Одоо чинь үйлчлэгийн газарт орсноо шууд тэрийг авдаг. Энэ хэдий гэж шууд загнаад явчихдаг хүмүүс идэв шүү дээ. Тим хүмүүс амар дургу. Би одоо чинь юмд орохоор
Миний тэр энэ хоёр жоо төстэй юм. Тийм би болохоор айгу гуйж харьцдаг төрлийн. Гуйж гэдэг нь одоо энийг аваад өгч төхөө ингээд өгөөж тэхүү эн чинь ингээ амар ингээ соёлтой юм биз дээ юу нь бол тий одоо ингээ одоо хоол идчихтай зөөгчөө гэж хэлж чаддаг хөөе тий би ааха би бас ингээ уушларэ гэл ингээд тий ер нь ингээ амар чанга зөөгчөө гэж утгаар жоохон муухай байдаг айл тэр ингээ би нэг газар хоол идчихсэн аахгүй юу тэгсэн чинь хоёр их ингээ пакет авч байгаа аахгүй юу тэгсэн чинь пакет нэгийг өгсөн чинь амар ууртай тий баг нэг л вэж таараш тухайн юм яриа бүр шууд ингээ нөгөө хоол идчихсэн бүх юм унаал амар сонио юм эвгүй энерги орж ирсэн. Яг энерги гэж байд юм билээ шүү. Гээгүй дээ. Шууд ингээ амар муухай энерги орж ирэл бүр амар сэтгэл сонирн болол бүр тэр зөөгч охин би байсан бол би ч амар айштай юм чам. Би бол хэдийч зөөгч хийж чадахгүй хаа. Зөөгч нар ч амар мундаг юу төвчээртэй. Би бол ямар ч төвчээр байхгүй. Юу гузаа яаж хэрцээд байгаа бэ? Бараг тэгж магадaltaй жоохон айштай төрөл юм болохоор. Гэтэ айштай ирнэ зөв юм дээр айшлаа л та. Тэгэхгүй зүг зүгээр хөндлөө ингээ айшлаад байж болохгүй л дээ. Би бас амар хэрүүлж би бас жоохон хэрүүлж болоод байгаа. Тий. Тэнэг комент бичсэн хүмүүст ингээд тэнэг комент бичээд байгааг нь мэдрүүлж ойлголтлаа би бүр тэр хүнийг ингээд дээслээд байдаг ёо. Амар яжээл нөө хилмэрч долморч бэлэн цэцүүхт хүмүүс идэв штэ. Жоохон тийм тэгтээ жоохон муул зам бах л та. Гэтэ яах вэ? Та нар сошиал дээр юм хийдэг болохоор энэ занг ойлгоно. Тийм ээ. Миний нөгөө хувийн асуултууд дуусаагүй л байгаа. За. K-pop руу орох жоохон болоогүй шүү байж байгаараа. Дараагийн асуулт нь штэ. Юу? Одоо чи ингээд амьдралдаа авч ясан хамгийн бүр гоё комент ч юм уу гоё чат зөндөө байгаа. Нэг эрдэгтэй ингээд сэтгэлд үлдсэн. Яна намайг ингэж бодсон юм уу гэл. Яг төстэй юмнууд ирдээ юу. Одоо жишээ нь би ингээд миний хувцалт одоо ингээд бүжгэн дээр ингээд яасан хүмүүстэй би жоохон ингээд тайлбар хийгээл стори оруулалт штэ. Тэнгүүд амир хөрхөө. Тэгээ нөгөө намайг анханаас нь үтсэн хүмүүс намайг ямар гэдэг мэдж байгаа. Тэнгүүд тэр хүмүүс ингээд жоох урам өгч байгаа те. Чамаа ингээд ямар хүн гэдэг чи мэднэ. Чи уус ийм хүн энэ хүмүүс инглээ гэж чи тийм хүн биш гэд тэгж байгаа нь хүрхэн санагдаад байдیں۔ А тэгээ өчтөр нэр тэгсэн штэ. Нөгөө уг нь бол рил чи нөгөө нэг зураг рил ингээд ангилагдсан штэ. Тэгээ нөгөө рилүүдээ би бүх рилүүд ингээд оруулаад зургаараа байдаг байхгүй. Тэгсэн чинь нэг манай охоо ингээд чиний бүжгүүд ингээд дагаж бүжиглээд чам шиг гоё бүжигчин болъё гэсэн чи чиний рилүүд алга болчихлоо гэд. Тэр юм хүрхэн санагдсан. Яг өнөөдөр ирсэн. Хөөрхөн. Тэр би стори дээж чад энд биш шүү гэж зааж өгөх гэж байгаа. Рил гэдэг дээр нь дараарай гэд. Зүг. Амин хөөрхөн дэмждэг аав нар байд юм лээ. Октод нь миний бичлэг үздэг гэж орж ирсэн чинь амин хөөрхөн. Тэг би жоохон хичээлэгдэг. За одоо хамгийн сүүлийн асуулт заяа. Хувийн чанар. За юу ялаа? Хоёулын шинэ жилийн өмнө танилцлаа. Гоёг холбогдоод ингээд бодчихлоо. Эхлээ би өөрөө сэтгэлээ ярий. Чиний талаарх бодолцоо. Би яг үнийг хэлж байгаа хоёроос стрим гэж огт мэдээг заяа. Сүүлд нь би чиний нэг инстаграмаар бүжгэлдэг агаад янгууд манай нөхөр болохоор чамайг стример гэдэг мэддэм билээ. Стример штэ гэдэг. Тэгээ би чиний өөрөө ингээд ороод ингээд ингэсэн баггүй юу? Тэгээ яг ингээд уулзсан надад чам яг чин үнэнгээр хэлгээд надад нэг зан чанар маш их таалагдсан. Тэр нь болохоор одоо чинь юу гэдэг нэг 1000 дагч ч юм 2000 дагч болоод тэр шогт чинь жоохон ингээд эхэлчихдэг штэ. Ямар ч тийм зам байхгүй. Төстэй. Өөрөө бас би энэгс дайвар шилж байна. Тэгээ хамгийн хөөрхөн санагдсан ингээд яг хүн болгонд тэгдэггүй байж магадгүй. Натаа харьцтай ингээд нөгөө бүх юм ингээд яриад тэгээ төс тас тэ өөрхөн үзэл бодлогоо илэрхийлдэг ийм ховор зан чанарыг би ч бас олж хараад тэр нь надад нэг юм итгэл гэж байдаг шин итгэл дааж болох юм байна да. Инаан бол заавал заагүй юм байна гэдэг. Эсвэл одоо наана ингээд мөнэгчээ гэнэжсэн цаана ийм хөлхний байдаг шүү дээ. Байдаг шүү. Мэдсэн нөө. Маш их байдаг. Чамаас болохоор ягаад чамаа бүр шүүсэж шахаач тийм гарахгүй зан цаныг би олон харцсан учраас надад тэр маш их таалагддаг шүү гэж хэлмээр. Хүн ер нь яг энэ өдөр ч гэсэн тий нэг гой сайхан зүйлсийг бас ярих нь зүг болов гэж бодож байна. Тэгэл ер нь ингээл хүнийг гаднаас нь дүгнэх юм лээ тий. Би ер нь хүмүүс яг тэгдэм үү? Ойр дотны хүмүүс нь шал өөр сэтгэлдэлтэй. Амьдралаа хязгаарч харж байгаа нөр рейли үдчихсэн хүмүүс шал өөр бодолтой. Манай найз залуу бас яг тань шиг хэл яг таны саяны нөгөө дурдсан зан чанар таалагдаад нэрсэн л гэсэн шүү дээ. Миний царай мэрэ таалагддаг юм шиг лээ. Нэг ч гэдэг зан чанар нь таалагдсан юм шиг лээ шүү дээ гэхгүй юу. Тэгээд нэг ихний уулзалтан дээр хоёлоо кофе шопт ингээл ярьж хаад яг нэг хэсэг дээр чинь нэг жоохон сэтгэл хөдлсөн шүү дээ. Санах гэдэг нь яг нэг ингээд сэтгэл яах гэдэг. Найз залуугаа ярьсан чинь тэглүү. Жоохон уйлах гад ингээд
Тэгээ яг тэр connection үүсээд тэрийг санчлаа одоо энэ хэлж болохгүй. Чи ийм гоё хэлж болохгүй. Би зүгээр л хэлсэн. Ийм яг нэг connection үүсээ. Тий. Анхны уулзлаа сансан шүү. Анхны уулзлаас байхгүй. Би тэрийг мартсан чи мартаж болно. Яг үстэй. Яг энд ярих чинь ярьж болохгүй. Яах. Гэтэ тийм амар надтай одоо тийм амар юм биш. Зүгээр л юм. Зүгээр хүний тест амьдралд байдаг л юм. Дараа нь би тэр хоорондоо ярьчнаа. Тий. Би тэр чинь бас эхлэхээс өмнө бас өөрөө ярьсан. Одоо энэ дараач бас ярина. Юу одоо шин чи юу гэж бодсон намайг? Би нэр анх таныг амар үздэг угаас байсан. Скин кэр танд өгөл хэлжсэн шүү дээ. Өнө хэлжсэн. Уусаа тэгээд үздэг болол таны чат руу биш танаас tagaасан шүү дээ. Тэгээд мартаг болчиход байна. Би нэг арьс арчлагынхын юмнуудыг амар үздэгс аахгүй ингээд YouTube дээр ингээд маск заасны ревю хийгээл те энэ юм бисэн тэр юм бисэн дээр үеэс. Тэр үеэс би үзсэн байхгүй юу? Тэр чинь ковид үе шүү дээ. Тийм. Тэр гоо сайхны юм хийдэг байх үеэс нь би мэддэгс аахгүй. Тэгээд нөгөө Instagram дээр нөгөө дагаал нөгөө ингээд миний арьс яг тэр үед миний тухаар ингээ амар юм гараад би бүр ингээд амьдралдаа миний арьсан дээр юм гардгүй төрлөө тэгсэн чинь бүр ингээ амар новшин болоод тэгээ амар сэтгэл санаагаар уус амар унцсан эмзэгсэн шүү дээ би ингээ юм яруу төлчих гал тэр үедээ яг цаг аваад очижсэн аахгүй тэгэл угаасаа яг би ингээд өөрөө стример хийдэг тийм олон дагагчтай ирнэ таантай уулзах гэхээр нэг сэн уулзаж тэгээ уулзахааргүй юм од хүнтэй уулзаж байгаа амар сандарч мандраад яг тэгдэм билээ хүн чинь өөрөө ингээд ямар ч даагчгүй зүгээр л энгийн хүн шиг ингээд бүр ингээд сандраад мөнөө гэжтэй ингээд анх удаа нөгөө ютубер үзэж байгаа хүнтэй уулзсан тэгээ нэг жоохон хөвчөг амар баярлал. Тэгэл уулзнаа юу ямар гоё ярьсан ингээд би үгүйсэ тий та юу эргэлдэв миний ярьсан ингээд өөлж хайлаад тэнэгч өгсөн шүү дээ би ерөөсөө тий хөөрхийн. Тэгээ амар гоёсан. Нэг амар сайн нөгөө уулздаг од хүнтэйг уулзсан юм шиг анх мэдрэмж төрж исэн. Би ч өөрийгөө од гэж боддог. Би угсаа од биш л дээ. Үгүй тэгтээ чи Instagram чи 80,000. Вау. 80,000-ын 40,000 нь баг гадаад хаа Казахстан, Узбекистан, Орос хүмүүс таг. Чиний Facebook чинь 100 пэйж болохоор стрим хийдэг пэйж маань 200k. Тэгээд Facebook маань 42 3 мянга юм болов. Вау. Гэтэ би өөрийгөө од гэж боддог. Гэтэ од байх юу айгүй. Од биш л дээ. Гэтэ олон followersтай хаа айгүй жоохон хэцүү юм байна л гэдэг ойлгосон. Та ингэж боддог. Гадар жоохон бүр ингэсэн явж болдгоо юм байна. Цаав нэг ядаж жоохон ингэж л явах хэрэгтэй шүү. Тэгтээ яг би жоохон ингийн л дээ. Тэгээ одоо чи ингэ гудамжаар ингэ явж байгаа чамаа хүмүүс харчаад аюу гоё реакшн үзүүлчихсэн хүмүүс юм. Би гудамжаар ерөөсөө инам юм шиг явдггүй болохоор мэдэхгүй юм. Тэгтээ тийм тохиолдол явж идэв шүү. Огт хичээл гэл. Юу нь биш ээ. Бүр дээр үед яг стрим хийгээд дараах нь яг гудамжаар гинэ нэг нөгөө бүжиг сургаалтаа тараа явжсэн чинь нэг хүүхэн хитэн бацаанууд инам ихч мөн үү гэсэн чинь би ийцснэ биш ээ гэв үгүй яасан. Би амар ичимхий. Би ингээ харагдаж байгаа шаа нүүрмгээ ерөөсөө биш. Ингээ хүн ингээд тэгтээ ингээд ялангуяа ингээ хоол мол идэхэд хүмүүс хараад хаар танд эвгүй байдгүй. Надад амар хэцүү байд шин. Намаа бүр ингээ нэг жоохон хөлт нэг хоол идэх гэжсэн чинь ингээ зураг аваад нууцаар. Тэгээ надад амар хэцүү ингээ байгаад би шууд очиод би тэгтээ муухагаар хэлээгүй шүү. Андуу ингээд хүний зураг ингээд дураараа нууцаар авч болдгоо маа. Үнэхээр хүсээдэл ингээд байна. Сайн байна уу гэж хамт тийм зураг авах болчих болно шүү дээ. Яг ингээд хоол идэх гэ би нөө найзлуутайгаа байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд угаасаа найзлуу бит хоёрын харилцаа ер нь зарим үед хосын харилцаа ер нь чимээгүй байхтай илүү аз жаргалтай. Ийм токсик биш байдаг. Бит хоёрын яг тийм онл тийм болохоор ер нь ил гаргаад идэх байхгүй юу? Тэнгүүд ингээд тэр хүн ингээд харагдахыг хүсэхгүй байх чинь ингээд хажуудлаас нууцаар аваад хараа амар эвгүй байт юм гэлээ. Тэг ингээд жоохон хэцүү ёстой юу юм байна. Тэгээ би ер нь дандаа маск малаа өмсвөл ер нь хин зүгээр л энгийн л хүн шиг л явж идэх. Ер нь хүнд харагдахыг ер нь амар хүсдэггүй шүү дээ ерөөсөө. Хүмүүс ингээ өөрийгөө ингээ амар харуулах гэдэг шүү дээ. Би бол ингээл зүгээр л чимээгүй ингээл автобус мавтусандаа чимээгүй суугаал тэгэл явж идэг. Ёстой чиг энгийн амар өөрийгөө шийдсэн. За цаалаа одоо K-pop руу орё доо. Амар удаамжлаг болох юм манайхаа намайг хатаа харж одуучлаарэ. Зүгээр. Гэтэ инамыг үздэг хүмүүс бол их сонирхолтой байгаа. Арай өөр өнцөг штэ. Чи стример байхдаа ингээл бас ийм асуултанд хариулахгүй шүү. Би найзлаад хизээж хаанч хэлж байгаа бэлтэй. Саяхнаас стори доо 4 жилийн стори дээр хийжсэн те. Үгүй сая нэг л удаа хийсэн. Стори дээр хизээж найзлага оруулж байгаагүй шүү. Авшиш. Оруулсан юм бүр. Үгүй одоо ч ер нь хизээж миний стори дээр манайхаа эрэгтэй хүн байвал тэр миний найз залуу биш. Ямар ч нэг стори дээр би найз залуутай. Тэр чи өчтөр уржиг дарахаа хийсэн байхгүй юу? Намайг нөгөө би гадаад явах гээд хань татах гэдсэн чинь амар тэний комент орж ирсэн шүү дээ. Ер нь эмэгтэй хүмүүсийг ер нь энэ тэмдгийн танихгүй гараад даалгаа явж идэг гэж боддог эрэгтэй хүмүүс амар их байдаг. Октод маань амар үнцэнтэй хараад л гэж хэлмээр. Тийм. Би бол хизээж аяллаа
өөрийнхөө бүх мөнгөөр л хийдэг. Ерөөсөө хүнээс тэг царайлж үзээгүй. Хүнээр даалгавж үзээгүй. Тэгсэн чинь намайг тэгсэн аахгүй юу. Зүгээр нэг залууг дуурлуулж тэгэл бүх юм чи окей гэж нас. Тийм үлийн амьдрал гэж юу аах вэ тийм. Гэхдээ хоёулаа айгүй юм адилхан юм их байна. Би бас эмэгтэй өөрөө чадвартай, өөрөө мөнгөтэй байх хэрэгтэй гэж боддог. Угаасаа санхүүгээ хараад бус байдал гэдэг бол тэр чигтэл хүч чадал шүү эмэгтэй өмнө гэдгийг л хэлмээр юм да. Тий. Тэгээ одоо шинэ түрүүн би хэлсэн чинь арчааг үн дургуугээд эрэгтэй хөдөлмөрлөө өөрөө ингээл юу ч хийхгүй би тийм тэр талаас нь хэлсэн байхгүй юу. Тий. Октодын өмөрөө дахиад ганцхан юм хэлчихв. Одоо ингээд одоо нөгөө сошиал хөгжсөн үед октод яг үндэ бүр эрэгтэйчүүдээс алж байгаа шүү дээ. Тийм шүү. Тийм мөнгийг бол хүүлж байгаа шүү дээ үндэ. Тэнгүүд одоо аялсан охин болгоныг сайн ахтай, аялсан охин болгоныг спонсортай гэж хардаг нөгөө ажил хийдгүй арчаагүй таны хэлгээр залуучууд л муулж байгаа. Тийм учраас тийм тэнэг юм битгий тоорой. Ваа чиний үүснээрээ салруулж шүү. Slow motion хийгээрэй. Slow motion хийгээрэй миний эдитер охин. За одоо хоёлаа K-pop-ийн асуулт руу гарья. Хэдхэн асуулт аваа амархуу. Энэ бол ингээл дуусчихна. За хамгийн дуртай K-pop хамтлаг эрэгтэй, эмэгтэй. Энэ үгээс ойлгомжтой. BTS Blackpink. Гэхдээ би BTS-ийг бүр BTS чи хэдэн онд гарлаа 13 онд лөө. Тий. Тэр үеэрсэн сонссон байхгүй юу? Оо бүр анхны нөгөө хит олоогүй дуунадаас нь сонсч байсан байхгүй юу? Яг тэгээд сонсч байсан чинь нөгөө Fire гэдэг дуун гинт бүүн болол хүмүүс аим мэддэг болсон шүү дээ. Тэгэл би чи өсвөр наснда YouTube-с бичлэгүүдийн үзэл крашлаад инээгээд ингэж суудаг гэсэн. Чи чинь жинхэнэ арми юм биш үү? Тий, өвөн жинхэнэ арми байсан. Бүр хожуу 22 оноос. Ер нь хүмүүс угаасаа 20 оноос хойш амар сонсдог болсон. Би чи бүр дээр үед сонсдог. 13 он билүү санахгүй байна гэхдээ. Тий 13. Тийм лөө. Эмэгтэй Blackpink ёо. Blackpink-аас гарсан цагаас нь сонссон. Тэгэл би анх Jenny-г хараад амар муухай за би бүр ямар хагалгаа хийлгсэн бэл хамраа язлуулсан юм уу да яаж юм хөөх юм бол гэд өсвөр насны л охтуудын бодол юм да. Миний дараагийн асуулт чи бараг л хариулчлаа да. За BTS хамтлаг байгаа шүү дээ. Чи хинтэн гэрлээд хэнийг үнсээд хэнийг алах бай. Ямар хэцүү юм. Заавал хариул. За ингээд 7 цаг. Би юу штэ. За одоо гэрлэхээс нас бай. За BTS-ийн би VT гэрлэнэ. Яагаад тэгэл анх би Jungkook гэдэг шиг л Jungkook л гэдэг үү? Jungkook. За мэдгүй. За JK гэж чи. За Jungkook. Crashдаг байсан. Тэгээд жоохон том болсон чи ви чи ясаа сайхан сексент юм бэ дээ. Тэгээд виг амар crashдаг болсон. Тэгээд витэ гэрлээ Jungkook-ийг үнсээд тэгээд яана хэнийг алах завдаа алуулсан. Нөгөө өгөлтөгч Есүс Шуга юу? Шуга. Sorry Шуга. Яна sorry. Гэтэ би бас тэгтээ Шуга гоё л. Тий би жоохноос л Шугаг нэг сонирхдагсан. Гэтэ сонирхдаг гэдэг нь таалагддаг гэсэн үг биш үү? Ер нь яг яадаг үднээс, crashдаг үднээс бол угаасаа Jungkook би хоёр ч угаасаа царайлаг болохоор тэгэл хүн ялчгүй л муухай л амтна л да. Царайлгийн л илүү сонирхоод идэв. Тийм байна. Ууштай. Энэ уун чамаас дандаа асууж байгаа. Гэтэ би энэ дээр ганц өөрийнхөө юу хэлчихье заяа. За би болохоор юу аа? J-Hope-тэй гэрлэн заяа. За та нэр амар гоё гэд сүлд крашлаад. J-Hope сайхан хань болох уу? Тэгээ виг өмсчөө сайхан бас залуу шүү дээ. Тэгээ Шуга галё. Гэтэ нэг хэсэг RM-ыг бүр хүмүүс аим үз яддаг гэсэн те царимутай эдэр гээ. Уган л яг үнэхээр би BTS хамтлагийн хамгийн шууд нүдэнд тусна юм би өөр бор залууд таахгүй RM-ыг ингэжсэн англи хэлээр ярьдаг. Тэгээд Жонг өөрчлөгдөд амар өөрчлөгдөд идэв юм аа. За одоо би J-Hope дээр тогтцсон бүр. Нэгээс Jungkook байлаа бас. Ухаантай гоё л залуу шүү дээ. Хүмүүс амар хейт хийдэг ус тэр үедээ 14 онд. Бараг энэ хамтлагт яах гэж энэ үед юм ээ ингээд. Амар тийм токсик байсан тэр үед. Манайха одоо ингээ хойл өндөр ингээ бичлэг хийжлээ шүү дээ. Хана комент хэсгээр бичцээ. Дараагийн бит хоёр бас нэг уулзалт тэгээд бас өөр бичлэг хийхийг хүсвэл доор бас комент хийжээрээ. Маш их комент ирэх юм бол нэрээ бас манай энэ нам зөвшөөрөх баха. Энэ намыг харахыг хүсвэл бичээрээ. За дараагийнх нь болохоор Blackpink хамтлагийн дөрвөн гишүүн ба штэ. За. Энэ дөрвийн алиных нь оронд насан турштай амьдрах бай. Jenny. Би уусаа Jenny амар турштай. Би хаан жоохон натаас төстэй штэ ер нь. Жижигхэн тунхай биеийн пропорцн. Тэг хувцалт уусаа Jenny ч нэг юм cute гинэ секси. Би харц марцсан юм тий. Би яс нэг царин жоохон cute хөрхөрхүү. Хэрнээ би арай юм. Гэтэ яах ч яг үнэ Jenny шүү. Тий. Jenny-г амьдралаар нэрээ 3 үеэр амьдрсан чи яг уу. Тэгвэл Jenny-гийн дараа хин бах уу? Lisa. За хойл адилхан юм байна. Тэгээд за тэгээд нөгөөдг нь адилхан даа. За хилээд яах юм бэ? Хилээд яах юм бэ? Алуулна болий. Өдөрөнд нь хайртай л да. Гэтэ угаасаа ялчгүй тэр хоёр юм миний стайлтай амар тогтцоод секси хүмүүс би амар дуртай.
Тий. За дараагийн асуулт. За энэ бол цаг үетэйгээ холбоотой асуулт байна. За physical 100 Asia явж байгаа шүү дээ. Аха. Тэрийг үзэж байгаа тий. Тэгээд үзэхэд одоо шинэ за мэдээж Монголоо дэмжиж байгаа. Дараагийн дэмжиж байгаа улс аль вэ? Таиландыг нөгөө нэг ингээд идэг ах шүү дээ. хараад Тэрийг хараад бид визатай уулзсан. Тий. Манайд танайд Jenny бол манайд Лиза байгаа гэдэг. Тэгэл бүр Танайд Кимчи бол манай сам там байгаа гэдэг. Тэр ахыг хараад би яагаад ч юм ерөн тийм хүмүүст амар дуртай. Ер нь ямар ч хүсийн үнийг бид нар угаасаа ад үзэх ямар ч ирэхгүй хүмүүс аахгүй юу. Тэгээд мэдгүй бүгдийг хайрлаад байдیں۔ Тэгээд ялангуяа тийм яг энергитэй vibe түнд амар дуртай. Тэ. Нөгөө Jaggies идэггүй шин гэх кино байдаг шүү дээ. Мэдгүй. Тэрний бас нэг юм яг саяны ахтай төстэй нэг дүр байдیں۔ Тэрэнд би бас амар дуртай. Асахгүй зүгээр шууд оруулаа. За дараагийн асуулт болохоор хамгийн дуртай K-drama олон ангид. Сүүлд нөгөө нэг Devil Judge лөө. Биш ээ, юу л нөгөө жаажтай шүүгчтэй чөтгөрийн шүүгч лөө. Тийм. Яа тэр бүр амар гоё кино шүү дээ. Netflix-ээр үзсэн үү? Тийм, үгүй. Явуучлаарай хулгайн сая тэр үедээ Wow-аас үзсэн юм. Одоо бол Netflix-ээс юмнууд үзэж байгаа шүү. Devil Judge гэсэн. Devil Judge лөө юу лээ? Та нараа мэдж байгаа бол доор комент бичиж өгөөрэй. Анаа үзэг бүр үнэхээр бүр ингээ яадаг вэ гэхээр утга нь муу юмнуудыг хийсэн хүмүүсийг там руу явуулахын тулд ингээ шүүгчин те ингээ тэр хүний хийсэн юмыг өөрт нь заавал мэдрүүлдэг. Бүр амар зэн л нэг би тэр кино шүү. Дээр бас нэг кинотой төстэй юм шүү. Бас нэг ийм сэттэй кино байдаг. Яг өөрт нь нөхрөө гэдэг кино байдаг шүү дээ. Нөхрөө? Хөрөө? Монгол юм уу? Нөхрөө? За. Сав гэдэг. За. Сав гэлөө. Аха. Нөгөө өөрт нь нөгөө алдаа ясан хүмүүсийг ингээд дараа нь яг нэг юм улаацтай хүүклид шиг ингээд солонгос биш те Америк тийм ингээд хөл мөлийн тастаад яана муухай юм ирч. Гэхдээ яг тэр нөгөө муу юм хийсэн хүнийг өөрт нь мэдрүүлдэг. Яг тэрнээс л авсан юм. Сүүлд нөгөө нэг бас нөгөө нэг гарсан хиний кино. Тэр бүр дээр юм кино. Нөгөө нэг тогооч нөгөө хоошоо дээр үйл очдөг. Тогооч Юнагийн таснаа. Нэг юм штэ. Ханта мажор. Bon appetit your majesty. Тий. Тэр бүр амар хөөрхөн. Бисса би бүр ингэ. Юнаач гоё л та. Амар хөөрхөн. За одоо дараах нь штэ. Ингээ сонголт хийлгдэг асуулт заа. За окей. За шууд нөгөө юу бараг л ойлгомжтой байна. За Лиса юу Jenny юу? Хүрээ Jenny штэ. Jenny мэ. За тэгвэл Rose юу Jisoo юу? Jisoo. За яагаад гэж асуугаад яах юм. За ийм мэнэ гэж жүжигч мэдэж штэ. Ийм мэнэ. Нөгөө яа дэ ийм ин хууч лөө. Уг нь ийм мэнэ бол гэж уншдаг юм лээ. Тэр үү Brad Pitt үү? Ийм мэнэ. Тэр чи жоохноос нөгөө юунд гарсан юм F4 дээр гардаг юм үү? Тийм үү? Тэр жоохноос гарсан шүү дээ. Тийм. Тэгвэл ийм мэнэ юу Johnny Depp үү? Johnny Depp чи залууд амар секси ахасан мэдлээ шүү. Одоо ч хөгшөрчөөд өвөө болчиход амар гоёороо гоё хөгшөрч ийлээ шүү. Галзуу. За дараах нь бас юу асуулт шүү. Гэхдээ миний хувьд л та нөгөө 21-ны CL шүү дээ. За ахлагч. Аха. Rihanna юу? Rihanna шүү дээ. Rihanna юу? Тийм. Гэхдээ ер нь бол солонгосын Rihanna. CL гэдэг би жоон амар сонсдог байсан. Амар гоё солонгос Rihanna л гэдэг юм. Амар ийм гоё нэрхтэй дунаатай. Гэтэ Rihanna-гийн дууг бол бас бүр илүү сонсож өссөн болохоор Rihanna гэчлээ. Гэхдээ дэлхийн одуудаас Rihanna-гаас илүү дуучин хэн гэж боддог вэ? Бодож байгаагүй. Одоо Ariana Grande, Mariah Carey, Beyoncé юм уу? Christina Aguilera. Beyoncé. Бас нөгөө нэг хэн биж болох нөгөө. Юу лээ? It's Тэсээ Mariah Carey. Тийм Mariah Carey мөн тэр их ч бас аим гоё өдрлөлийн ирж байлаа. Их ч ирж чинь. Coming soon. Одоо оруулаад ирээрээ. За энэ дараагийн асуулт нь шүү дээ. Одоо хэдэн 100-ыг дамжиж ин гэдэг шүү дээ. 61-ыг дамжиж ин. Selena Gomez уу Hailey Bieber үү? Хүрээ Selena Gomez угаасаа. Hailey Bieber-ыг мэдхээс өмнө угаасаа бид нар Selena Gomez-ийн дуу сонсч өссөн. Тэгтээ Hailey бол үнэхээр царайлгийн өв царайлаг юм лээ. Хамар мамар харьсан байсан яасан ч гоё. Би хаамаа тий. Чи одоо Selena Gomez-ийн нөхөр Benny Blanco анх юу гэж бодсон бэ? Одоо бодол ямар байгаа вэ? Анх уу? Би ер нь ялангуяа эмэгтэй хүн бол нэг амар царай зүс мөнөөс илүү яг үнэхээр халамжаанд л явдсан шүү дээ тий. Залуучууд энийг үзэж байгаа болов. Гэтэ ямар ч хэлээсээ октод бол ойлгож байгаа тий. Халамжтай нэрээс сармагчин байвал баг менюс дуурлана дөө. Чихээр л дуурлана. Нэг эргүүцэн төлөг шиг царайлаг залуугаас баг халамжтай гориллад нь баг дуурлана дөө. Яг эмэгтэй хүн ч угаасаа л яг тийм л байдаг шүү дээ. Чи одоо эрэгтэй хүний юуг хардаг вэ?
Би юу царай гэж байна. За бодлоо. Одоо миний хувьд шүү дээ. Эхтэй хүний нөгөө энэ миний нөгөө Шооны шүрмэс мөрмөсөө, булчин шүрмөсөө. суцсан ингэж гарцаад ингэж ингэ гардаг. Тэр аим гойс. Тачаан гар. Надад ийм бэк гар аймаг гой санагддаг. Ийм нэг бүх барилдаг ийм бүдүүн гар байдаг шүү дээ. Яг нэг ямар гоё эр хүн бэ гэдэг нэг харуулдаг ийм гар бүдүүн. Тийм гоё санагддаг. Чи юм алаг нүдэн залуу одоо шууд тархинаас л ороод ирлээ ш. Алаг нүдүү онгор залуу сонирхдаг. Царайнд л төгсөн байвал тэгэл болно шүү. Тэгээ ер нь ингээд аль нэг томцсон юм нөттэй залуу жоохон давхрат болохоор давхратыг сонгоч. давхратай залуух нь шүү манайхаа. Гэтэ жоохон давхраа шүү. Том давхраа жоохон давхраа гэж тустай байгаад баг шиг байна тий. Тийм. За ер нь асуултууд маань ингэж дууссан. Өө чанахгүй гэсэн юм ийм амар. Чанхан гайгүй. Бүр чаа. Хоттой. Бүр чанах ярьж кортисыг мэдэхгүй байна. Яана би бүр түрүү яадаг юм юм гэж юу ургал асуугаад байгаа гэдэг. Мөрө сүүлд гэтээ шинээр гарсан хамтлагуудыг би үнэхээр нөгөө 5 дахь үе гэдэг авлаа одоо тэд нар тэр энэ хүмүүс тэднийг би сайн мэдэхгүй байна. 5 дээр явлаа. 4 дахь үе хүртлээ болж явах мэдээд байгаа. Цаашаагаа сайхан кортис гэдэг гүрэн тасарсан. Өчигдөр миний рил үзээгүй. Би зургийг харсан. Гэхдээ 2 рил авсан доо. Бүр 2 рил авсан. Бүх юунууд нь гişүүд амар царилаг гэж таарсан. Тэгээдсэн шүү дээ. Царай надад санагдахгүй л ярьсан. Ярих гоё. Тэгээ би сүүлд бас нэг тэр 2 дахь рил дээр Мартин гэж залгаа заяа. За чи бүр сайн ч ажиллаа та. Мартин гэдэг аим гоё хамартай. Өөр хамтлагуудын бүжиг гэдэг хэлсэн. Хоёлоо дуусаад Мартин гоё. Мартин гоё. За ингээд асуултууд маань дууслаа. Өнөөдөр бол маш сонирхолтой байлаа. Чам ямар санагдсан бэ? Би анх удаа ийм хүний YouTube бичлэгэнд орж байгаа. Амар ичээд улаагаад байна уу? Би сандраад байна. За тэгээд чиний дуртай эможи юу вэ? Би юу ийм бантаг, яган бантаг та анзаарсан бол би дандаа ийм шар бантагтай? Үгүй яган бантаг. Дандаа ийм ийм үү? Тийм. Яган бантагны эможи сүлд амар дуртай болсон. Тийм үү. За тэгвэл та нар маань инамда хайр түгээгээд гой талархснаа илэрхийлээд доор яган өнгийн хөрхөө бантгийн эможи 3 ширхэг үлдээгээрээ заяа. Бахан хар бантаг үлдээсэн. Окей. За тэгээ өнөөдөр үнэхээр гоё бичлэг боллоо. Тэгээд миний урилгыг хүлээж авсан инамда маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажлын маш их амжилт хүсье. Мерси баярлалаа. Анхны YouTube өөр хүнийхээр орж үзлээ. Тэгээд таад манаас гоё subscribe дараарай. Subscribe дараагүй байгаа хүмүүс муухай шүү. Тэгээд бас гоё тэр ус эдрийн гоё зөвлөгөөг бас дагаад үзрээ айгуу гоё. Ер нь бол та нарт айгуу гоё хэрэг болох байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамтасан та бүгдээ маш их баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай. Яг энэ хурган одоо бүтээгдэхүүнийхээ дээжиг гэж бод. За чи ч мэдэндээ энэ одоо миний одоо мөнхийн уудаг юм. Энэ гэдэг аим гоёсан. Би нөгөө нэг яг баттага юм гарсан үедээ би анаагаас алой тэгээ энийг тэгээ дахиад нэг юм байсан юу байлаа. Тийм алой ч юм байх шүү. Тийм. Манайха энэ цай бүр үнэхээр нэрээ үтгэн хаталтанд амар сайн мөлий. Би чи бараг 5 хоногт нэг л гардаг гар штэ. Тийм үү? Тийм. Ойрд гайг байгаа. Тэгээ энийг уусан чи бүр амар гоёсан. Би тэр хэлжсэн штэ. Тэр нь туслах юм байна. Тийм штэ. Энэ ч үнэн сайн. Садаг сармсны хандан штэ. Санцаг. Нөө сармсны ханд мөн сарны ханд. Тийм. Ингээ сарны хандаа тусаагаад тэгээ эндээ уудаг юм л. Би бүр жилийн өмнө уужсэн худлаа рекламцсан дааж нэрнгэсээр би анаад цайнаа үнэхээр гоё юм нэг хэлжсэн тий. Тэгээ энэ нөгөө 1 сарын багц эд шүү дээ миний. Тэнд ийм черитэй төсвөрнөө осор гэж байгаа. Тэгтээ наач 2 чери яваа. Юм хүүхэн. Чери мөнө гэдэг сувгт орсон чи черигийн юм өглөө. Энэ тэгээ эгийнх нь шүү дээ. Одоо юунд гарахаа битсэн юм аа. Энэ өнгөнгийнх байд надад. Би хадгалсан байсан нэг юм. Тэгээсээ өнөө өглөө гэрээс авахдаа одоо тэр хадгалаа хаа болтгоо те гэд бас энэ дотроо гэдгсэн. Энэ миний хамгийн зөгтөг өнгө. Миний хэлж чинь би ийм хүнд өнгө амар зөгт юм лээ. Энэ сав бол гэхдээ амар гоё өнгөн. Содон ер нь ийм амар тод өнгөтэй сав ер нь харагдаж шүү. Дандаа энэ цагаан дээр хар тоонтой, хар бичгтэй юмнууд байдаг болохоор ингээ хүн барай явж байгаа шууд баг брендийн лого сурчлаа явчих юм шиг ингээ. Шууд ингээ нүдэн чери мөнө гэж тусч шүү. Энэ тэгээс миний дээр үн лого. Би пялдагдаагүй шүү. За одоо яг жинхнээс дуусгаа. За баярлалаа. Юу энийг би нэр идэхдээ амар уусан шүү дээ. Танаас аваад би тэнд хэлсэн шүү дээ. Оо ийг надад ч 12 жил